26 настай Эви бүсгүйн амьдралд тохиолдсон он сонирхолтой гоё түүхийг ярихад бэлэн болж байна. За Эви бүсгүй Америк нэгдсэн улсын дотоод нислэгийн нэгэн авиа компанид ажилд ороод яг одоо 2 жил болж байна. За онгоцны үйлчлэгчээр ажиллах туйлын сонирхолтой энэ ажилд дуртай, хайртай. За яагаад энэ ажилд дуртай байдгийм бэ гэдээ асуухад өөрөө бол хэлсэн байдаг. За цалин мөнгө энтерээс гадна яг онгоцонд бүх төрлийн хүмүүс орж ирж үйлчлүүлдэг учраас тэр хүмүүсийн аз жаргалтай, баяр гуйнагтай янз янзын дүр төрхийг харах одоо үнэхээр их гоё байдаг. Тэр бүх зүйлийг мэдрээд хэрэгтэй үед нь хажууд нь хань бол тусалж явна гэдэг бол онгоцны үйлчлэгч миний хамгийн гол зорилго байдаг юм а гэдгийг одоо Эви хэлж байсан. За ингээд Эви нэгэн ээлжилт хуваарь нислэгийн дагуу агаарт 10,000 метрийн өндөрт явж байхад бизнес класс сууж исэн нэгэн зорчигчийн бие муудсан. За экономик класс түүнийг явж байхад туслах нь дуудаад бизнес класс гүгөөд очиход яг харахгүй 62 насны нэгэн эмэгтэй одоо идэж байсан хоолндоо хагсан байдалтай амьсгалж чадахгүй байна гэдэг анхан шатны тийм байдалтай байж исэн. За Эви явж чад эмэгтэйгийн гарыг барихад бол үзүүр нь хүүтэн болчихсон, хажууд нь байгаа хүмүүс сандарчихсан эм чинтер байна уу туслаарай гэж онгоц даяар бooин болж исэн. За ойр авийн хүмүүсийг тайвшруулад Эви одоо эмэгтэйгийн ард талын сандал дээр очоод түүнийг гизээр нь тэрч ороогоод хотоодныхын яг доохон талд гизнийхээ яг дээхэн талд гараа атгаж жагаад хоошоогоо 2-3 удаа зөөлхөн хүчтэй одоо ингэж татсан. За удалгүй хагчсан амьсгалж чадахгүй байсан 62 настан тун удалгүй амнаасаа гахсан зүйлээ унгаагаад тэгээд удаанаар ч гэсэн баг багаар амьсгал нь сэргэж байгаа юм нөхцөл байдал тодорсон байгаа. За ингээ Эви бүсгүйн одоо ач тусаар энэ настан амьд мэд үлдэж байгаа. За тэгээ хажууд нь уус аваачиж өгөө таны би зүгээр одоо яхаар байна юу хүсэж ийн гэсэн. За тэнгүүд одоо хадагта асар ихээр баярлаж түүний гарнаас бариад чи миний амьнасыг аварлаа охин минь би чамд юу өгөх вэ яах вэ би чамд тусалмаар байна гэдэг тийм үгээ хэлсэн. За тэнгүүд Эви та амьсгалж байгаа чинь надад одоо хамгийн том баяр баясгал бэлэг байна. Тэгэхээр та санаа зовхон байхгүй ингээ яваа. Тэгээ энэ бол одоо миний хийх ёстой ажил байдаг юм а. Бид нарыг одоо нисхийн сургуульд одоо онгоцны үйлчлэгчийн сургуульд сууж байгаад ингээд бие нууцсан хүмүүсэд туслах юм хичээлүүд ордог. Тэгээ тэр хичээлүүдэд дагсны хүчинд өнөөдөр бид хоёр бас амжилттай таныг аврах үйл ажиллагаанд орлоо гэдэг үгийг хэлсэн. За тэгээд үнэхээр энэ даруухан элдв шунал байхгүй яг өөрийнхөө гимгүү цайлган байгаа охинд одоо 62 настай Петерсон мадам бол асар их баярлсан. За Петерсон мадам бол одоо Америкийн нэгдсэн улсад тодорхой нэр хүндтэй бизнес эрхэлдэг ийм нөлөө бүхий хүн. Тэгээд өөрийнхөө амь насыг гэнэт ингээд эрсдэлтэй байдалд орно гэдгийг бол эзэж бодож тооцож явж байгаа үгүүд яг ийм хэцүү үед нь ийм сайн охин таарад амь насыг аварсанд бол Петерсон мадам асар ихээр баярлаад түүний нэр болгон гэр бүлийн нэрийг нь сонсож аваад ингээд хойштоо хамтдаа уулзмаар байна гэдэг саналыг хэлсэн. За тэгээд Эви бол одоо энэ зүйлд нэг ахтар ач холбогдол өгөлгүй зүгээр та ингээд таавын сайхан явж одоо жоохон амар гээд хүнжлийн нүмрүүлээд ингээд хажууд нь үлдээгээд бизнес классаас гарсан байдаг юм а. За ингээд өдөр хоногуд өнгөрөөд энэ хүү үйл явдал болсны дараахан Эвигийн ээж одоо би муудсан. За Эви ээжтэйгээ хоёулахна ааваасаа үлдээсэн байшинда ажиллаж амьдардаг байсан. За тэгээд одоо Америкийн дотоод нислэг учраас шахуу олон тийшээ нааш цаашаа явдаг учраас гэр орондоо баг харагддаггүй ээж нь гэртээ бас уран зураг хийдэг сайн дурын уран бүтээлч буюу зургийн урлагийн одоо асар өндөр мэдрэмжтэй юм хүн байсан. За ээжийнхэн шинжилгээний хариу муу гарсан өндөр үнэтэй эмчилгээ сувилгаа хийх нь бол ойлгомжтой болсон. За ингээд өөрсдийн хурааж хөрөнгөлүүлсэн мөнгө ингээд зээлмэл аваа бүх юмаа ингээд зохицуулж идэл харахгүй ээж нь сүулдэ одоо эмнэлгийн эм тарианы тусламжтайгаар одоо байхгүй хэцүү болсон тийм нөхцөл байдал тогтоогдсон. За ингээд ээжийг эмнэлэгт байнгын байрлуулж эмнэлгийн төлбөр эмчилгээний төлбөрт одоо энэ хоёр гүйцэгдэж хамаг хадгаламж хамаг юм нь бол одоо шавхагддаг. За тэгээд ээж нь бол асар ихээр гуйнаглаж ганц охиныгоо зовоож би язгүй ийм стомог хүн байна гэж одоо сэтгэл санаагаар улам унсан. За тэнгүүт Эви хажууд нь хурж ирээд одоо өөрсдийн байшин бас зарах зараа тавиад
одоо эндээс орж ирэх мөнгөөр ээжээс эмчлэнэ гэдэг тийм санаа оноог эмчнэрт хэлсэн. За ингээ байр байшингаа зарсан. За ингээд ээж нь эмнэлэгт байгаа учраас ээжт нь дагуулж асрагч хүмүүс нэмж хөлсөлж аавна гэхээр бас асар хэмжээний зардал гарч байгаа учраас Эви бодож өөрийнхөө хайртай дуртай хүсэн хүлээдэг одоо энэ дотоодын нислэгийн онгоцны үйлчлэгч ажлаа одоо болж ээжигээ харах одоо энэ ажилд бол ханцуу шамлаад орсон. За үүнийг нь мэдсэн ээж нь асар ихээр одоо уурлаж би одоо чиний хамгийн дуртай ажлаас чиний гаргачлаа. Би өөрөөсөө болоо чи буцаад ажилдаа ор би өөрөө ганцаар өөр аваа явчихна гэдэг зүйлийг удаадараа хэлсэн боловч Эви ерөөсөө хаалгаагүй. Угаасаа би бодоо шийдээд нэгэнд ажилласаа гарчихсан. Дээрээс нь та намайг баг байхад одоо сүрьегээр хүнд өвдсөн байхад та бас ажил төрлөөсөө гарч ирсэн. Хөл гараа хугалчаад байж хахад бас л миний хажууд ингээд халамжлаад байж ирсэн. Тэгэхээр одоо ядаж нэг удаа ч гэсэн би танд энэ ачийг чинь хариулахын тулд хажууд чинь баймаар байна гэж одоо ээжийнхэн толгойг хэлсэн. За ээж охин хоёр өөрсдийнхөө байр байшин одоо бүх хадгаламжаа үүссний дараа ээжийн биеийн байдлаа сайжрахгүй улам муудаж зүгээр л одоо эм тариагаар одоо амьдардаг иймэрхүү нөхцөл байдал болсон. За ингээд Эви ч одоо ээжийнхэн одоо уран зургуудыг багаар нэгээр нь дуудлага худалдаанд энэ тентхийн зарын сайтуудад тавьж бага үнээр ч хамаагүй зарж одоо ингэж эмчилгээний төлбөрөө олохгүй болвол төлбөр төлөгдөхгүй л болвол та хэн байх нь хамаахгүй та хэр хүнд байх нь хамаахгүй шууд л гаргадаг гэрлүүн гаргадаг учраас Эви бол асар хэцүү байдалд орсон. За Эви эмнэлэг дээр ээжээс ахихаас гадна өөрийнхөө одоо орон гэрийг нүүлгэж нэгэн хөлсний $600 нэг өрөө Б1 давхрын байшинд бол одоо амжилттай нүүж орсон. За ингээ хан тууруу одоо энд тусчихсан одоо тухайн мужтайгаа хамгийн хямд байранд зөвхөн толгой хоргодож зөвхөн орж толгой тавьж унтах зорилттой ийм байрыг түрээслээд ингээд энэ хоёр амьдэрсэн байдаг юм аа. За ингээд яхаарахгүй 2 жил өнгөрсөн. За онгоцны үйлчлэгч ажлаа хүлээлгэж өгөөд 2 жилийн хугацаанд ээжигээ бас нэг эргээд ирүүл болчих болов гэж өчнөө хичээсэн боловч угаасаа эмчлэг туссан муудсаар байгаад ээж нь бол нас ордог. За ингээд 11 сард ээж нь нас ороод одоо бүх ажил төрөл явдлыг дуусгаа дээр нь өршөр байрны мөнгө өчнөө олон зүйлд одоо Эви буюу 28 настай бүсгүй ганцаар үлдсэн. За ээж нь хамгийн сүүлд нас орохдоо гарнаас нь чанга атгаад ээжигээ уучлаарай. Ээж нь энэ бүх зүйлийг хүсээгүй шүү одоо энэ байдалд хүрэхэд одоо би өстой нэрээ охиндоо үнэхээр том гай боллоо. Би үнэхээр хэцүү байна. Би чамайг ингэж явуулж байгаад одоо яаж чааш нь амьдруулах вэ энэ төр гэдэг дээр нэлээд хорогдож санаа зовсон. Тэгээ хамгийн сүүлд хэлсэн үг нь бол хүчтэй байгаарай. Чи азаргалтай байх болно гэж хэлээд хамгийн сүүлийн амьсгаагаа татаад ээж нь нас орсон. За ингээд хүчтэй байх гэсэн боловч 2 жилийн дараа эргээд харахад бүх талаараа Эви бол ерөнхийдөө шалдаа бууж үнэхээр хүчгүй болсон ээж ч байхгүй мөнгө ч байхгүй битүү өршөөр ажилч байхгүй ерөөс ирээдүйд байхгүй цаашдаа юуны төлөө ажиллаж амьдрах нь тодорхойгүй ийм нөхцөл байдалд одоо өөрийнхөө гэрт ирсэн. За ингээ гэрт ирээд ингээ захиагаа задлаад үзэхэд сүүлийн 2 сарын байрны мөнгө төлөөгүй учраас одоо гаранти буюу баталгааны мөнгийг одоо авч байгаа. Дээрээс нь 12 сард мөнгөө төлөхгүй бол 1 сарын 1-нд байр суллуулна гэсэн тийм аль бие усны захиа бол ирсэн баг. За ингээд ээжээгээ алдаад удаагүй Крисмасын баяр болох ч гэдэг бүх юм зэрэгцдэг Эви үнэхээр яхаа мэдэхгүй хэсэг хугацаанд бол үнэхээр юм зүүдэж ганцаардаж хөвтсөн бүх зүйл утга учиргүй болсон байдаг. За ингээд Б1 давхард байж байхад дээд айлууд нь бас 12 сарын 24 болоод Крисмасын баяр болоод өчнөө олон хүмүүс шуугилдаад янз янзын гой Крисмасын баярын ширээ зоог энэ төр хийгээд бужигналдж байгаа тэр чимээг сонсч ирсэн. За Б1 давхарт нь Эви гав ганцаараа харахгүй өрөөнд хамгийн одоо хямдхан хүнсээр хооллоод голзоогоод ингээд яг Крисмасын баярыг хүлээгээд хэвтчихийдэг. За ингээд хэвтэж явах үед одоо гэрийнх нь хонхыг бол хүн даардаг. За ингээд босоод одоо ямар айланд ирдэг вүлээ. Өнөөдөр манад хүн ирэх ёсгүй дээ гэж бодоод хаалгаа нээсэн. За ингээд хаалгаа нээхэд бол хаалганы цаана нэгэн одоо үнэтэй костюмтой хүн баярын бэлэг буюу сакстай бэлэг барьчихсан та Эви мөн үү гэж асуудаг. Тийм байна би Эви байна гэж хэлэхэд одоо танд ийм бэлэг ирлээ та энэ бэлгийг хүлээн авах уу гэж хэлсэн. За тэнгууд Эви ерөнхийдөө өөрт нь ийм ирж ийн гэж бол итгээгүй та айл андуурсан баха энэ надад ирэх ёсгүй ямар гоё бэлэг вэ гэж хэлсэн. За тэнгууд энэ яхахгүй танд ирж байгаа та Эви мөн бидтэйгээр гэр бүлийнх нь нэртэй хамт хэлсэн. Тийм ээ миний гэр бүлийн нэр гэж хэлсэн. За ингээд
та энэ сагстай бэлгийг ав гэдэг. Тэгээд сагстай бэлгэн дотор бүх одоо таны асуултын хариултууд байгаа хаа гэж хэлдэг. За ингээд жолооч явах бэлтгэлээ хангаад Эвиж яхаа тухайн зүйлийг аваад дотор нь байсан нэг ил загтлыг дэлгээд харахад ил загтал дээр одоо нисэж яваа шувууны дүрсийг ингээ гараар зурсан зураг байсан. Тэгээд энэ зургийг хараад гайхаад энэ хэн бэ, яасан бэ, энэ одоо онгоцтой холбоотой хүн үү гэдэг үгийг хэлсэн. За тэнгуут нь одоо тухайн жолооч буюу туслах хүн тийм ээ, энэ одоо танд асар ихээр баярлж явдаг нэг хүний гарын бэлэг байгаамаа. Тэгээд та хэрэг хүсвэл одоо энэ эмэгтэйтэй очиж уулзах тийм боломж байна. Та одоо завтай юу гэж хэлсэн. За Эви одоо энэ Крисмасын 24-ний орой ганцаараа ингэж ивдэж байхаар одоо явъя гэж бодоод шууд л дээгүүрээ күртгэн өмсөд доогоороо углаашаа өмсөд одоо тухайн гялцал болсон жолоочийг дагаад бэлгээ бариад түүний машинд ч суусан. За үнэхээр гоё ганган дулаахан машинд суугаад Эви бол үнэхээр тав тухыг мэдэрч айгуу жаргалтай тийм мэдрэмж төрсөн. За ингээд явсаар гад нэгэн нэлээд үнэтэй хороололд үнэтэй харшийн өмнөчөө зөксөн. За Эвиг дагуулаад жолооч төтгшөө ороход одоо ил түүдэг галын дэргэд баярын ширээ цэцчихсэн. За эргээд харсан чинь хадагтай Петерсон бол зогсож байдаг. За 2 жилийн өмнө Петерсон хадагтай хүнд хэцүү нөхцлөөс амнаас нь аварч ирсэн яг тухайн үед Эви сансан. За тэгээд ерөнхийдөө онгоц газардаад Эви одоо ажиллаа дуусгаад ингээд тэрнээс хойш ерөнхийдөө Петерсон хадагтайг бол мартчихсан байсан. Харин Петерсон мадам Эвиг бол ерөөсөө мартаагүй байсныг одоо яг тэр үед ойлгосон. За ингээд тэр хоёр сайхан тэрэлдэж уулзаад тэгээд мэдээж 2 жилийн өмнө харж байсан цавуу цолгон охин 2 жилийн дараа байгаа зүс царай энэ төр бол үнэхээр авах амигүй өдөр шөн шиг юм болчихсон байсан. За энэ бүх зүйлийг хараад Петерсон хадагтай түүнийг бол асар ихээр нүдээр өрөвдөж байгааг нь бол мэдгдсэн. За тэгээд Эви одоо тэдний гэрт ширээнд суугаад баярын зоог хамт идэж уяа гэдэг саналыг бол зөвшөөрсөн. За тэгээд Петерсон хадагтай бол өөрөө хэлэхдээ Крисмасын өдрөө хинч ганцаараа байх ёсгүй. Тийм учраас би чамайг одоо өнөөдөр энэ Крисмасын баяртаа урьж хамтдаа хоолунд идэх гэдгийг ингэж зөвцүүлсэн юм аа. Тэгээд чамайг хурж ирсэнд баярлалаа. Тэгээд чи миний амь насыг аварч исэн тэр мөчийг одоо би үргэлж санаж явдгаа. Тэгээд чиний нэр усыг мэдж байгаа учраас чамайг хайж 2 жилээс нэлээ явсан. Гэхдээ яг хүний хувь хүний нууц хаяг энэ төр нууц байдаг учраас олоход бас амаргүй байлаа гэдэг үгийг хэлдэг. За тэнгүүд Эви бас өөрийнхөө жаргал зовлон амьдралдаа сүүлийн 2 жил өнгөрсөн энэ зүйлийг маш товчхон хэлж өгсөн. За тэнгүүд хадагтай Петерсон бол гадарлсан. За гадарлаад зогсохгүй ээжийнх нь зурсан зургийг нь одоо ширээний хажуудлын ширээн дээр босгоод тавьчихсан байсан. За энэ зургийг чи таньж ийн гэж хэлсэн. За тэнгүүд Эви эргээд харахад ях аргагүй ээжийнх нь зурсан зураг одоо тэр Петерсон хадагтайгийн гэрийн ширээн дээр байж идэг. За тэгээд гайхаа та энэ зургийг хаанаас авсан? Яасан юу болсон гэж сандраад асуухад яг танаа ээжийн чинь гэр бүлийн нэр чиний нэртэй давхцаад ээж чинь бас зураач хүн ганц охинтой гэдгийг бас сонссон. Дээрээс нь нисхийн компаниас ажилчдаас асуухад чамайг бас ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ээж нь бас би энэ муу агаа ийм тийм гэж би сонссон. Тэгээд дуудлага худалдаан дээрээс танай гэр бүлийн нэрийг хараад яхахгүй чиний ээж байгаа юм байна гэж би ойлгоод ойр ойрхон давтамжтай ээжийнхэн зургуудыг чинь зараад байгаа тэр нөхцөл байдлыг би ойлгоод чамайг хэцүү байгаа маа гэд мэдсэн. Тэгээд чамтай холбогдох боломж байхгүй байсан учраас одоо чиний тэр зургуудыг би бас авч ирсэн, худалдаж аваад одоо цуглуулгын өрөөнд бол хийж байгаа. Чиний ээж бол үнэхээр юм бас ховорхон хосгүй авьяастай юм эмэгтэй байна гэж хэлсэн. За тэнгүүд Эви нулимсан туслаад эргэж хараад ард нь ширээн дээр байгаа зургийг хараад энэ зургийг зарсны ачаар миний ээж 3-7 хоног амьд мэнд эмчилгээнд асуудалгүй явж исэн юм байт юм а гэдэг үгийг хэлээд уйлсан байдаг. Тэгээд хадагтай Петерсон бол яг энэ бүх зүйлийг мэдчихсэн учраас чадах нэмнэгээрээ одоо тухайн зургуудыг дуудлага худалдаагаар авсан. Тэгээ авсан ч гэсэн заримдаа мөнгө бас дийлдэггүй хэцүү зүйлүүд байдаг. Одоо өхөл хагацаар энэ зүйлийг бас мөнгөөр торгох, мөнгөөр одоо аргалаад өнгөрөх иймэрхүү асуудал байдаг учраас бид бүгд хүч хүүдэж одоо чиний ээжийг нөгөө ертөнц рүү явуулаа энэ төр гэдэг үгийг хэлсэн. За ингээд хадагтай Петерсон хурж ирээд Эвиг тэрвээ чи бол мундаг охин байна. Тэгээ хүн болгонд амаргүй 2 жил байлаа. Тэгээ надад бас чамтай ойролцоо насны ийм охин байсан. Тэгээ миний охин одоо нас ороод яг жил болж байна. Тэгээд охиноо нас орсны дараа би амьдралыг бас арай өөрөөр хардаг болсон. Тэгээ энэ бүх зүйлүүд ингэж давхцаж байгаа би бас аюу олзуурч байгаа. Тэгээ миний охин бол хорт авдрагаас орсон мөнгө байгаад бас юу ч одоо хийж чадаагүй алдчихсан ийм том орон зай
үүсэж байна. Чамд ээж надад охин гэх ийм орон зайнуудаас үлдсэн гэж хэлсэн. За ингээд энэ хоёр хамтдаа хоолунд идээд нарийн ширийн амьдрал авах бүх зүйлийг яриа те цаашдаа юу хийхээр яахаар төлөвлөхөө хэлсэн. За үнэхээр цаашдаа амьдралыг бодох сэхэ байхгүй Эви мэдхгүй одоо амьдрдаг л багтаа л гэдэг үгийг хэлсэн. Тэнгүүд хадагтай Петерсон миний охин нас орсноос хойш миний амьдрал маш том орон зай тэр зам миний бизнес миний охины одоо те гүйцэтгэж байсан том үүрэгт ажлууд одоо ингээд сул чөлөөтэй үлдсэн байгаа. Тэгэхээр яг хоёр миний хийдэг бизнес чамайг одоо ерөнхий том туслахаар бас ажилдаммаар байна. Тэгээд хоёлоо хоёр биенийхээ тэг онгорхой байгаа энэ бүх зүйлийг нөхөд хамтдаа итгэл сэтгэлээр ингээд цаашдаа амьдарч явъя гэдэг саналыг бол хэлсэн. За Крисмасын орой гэдэг бол ерөнхийдөө барууны өвөрний Европын Америкийн ард түмний дунд бол үнэхэрийн одоо хамгийн гол өдөр байдаг. Өөрөөр хэлбэл 24-нд яг он солигдох тэр мөчөд гэр бүлээрээ хамтдаа байх ёстой. Хамгийн их яарч, хамгийн их бэлдэж, хамаг зүйлийг тултал гоёдоор нь байлгадаг өдөр бол 12 сарын 24. Тэгэхээр энэ барууны соёл, ёс заншил гэдэг бол үнэхэрийн бас яг энэ 12 сарын 24-нд зангиддаг. Тэгээ энэ өдөр энэ хоёр ээж хоёр мэт одоо барилдлагыг авч хамтдаа шинэ тооллыг, шинэ оныг бол ингэж ихэлсэн гоё түүх байдаг юм аа. За ингээд Эви Петерсон хоёрын одоо хамтарч ажиллаж байгаа энэ одоо ажлын арга барил бие биендээ итгэж байгаа энэ бүх зүйл нь явц сав таарсан учраас хойш тийм жилүүдэд бол үнэхээр юм мундаг ажил амжилттай болсон. За Эви нөхөрт гарч одоо өөрийн гэсэн ихэр хүүхэдтэй болсон хадагтай Петерсон хөгшрөх үедээ охиноо алдсан ч гэсэн оронд нь орлох хэмжээний тийм ёс зүйтэй цагаан сэтгэлтэй тий үзэж тулсан амьдралтай юм охинтой болсондоо бол үнэхээр их баярлсан байдаг юм аа. За тэгэхээр энэ гоё түүх өнөөдөр бидэнд юу харуулж байна вэ гэхээр ямар нэгэн хариу нэхээгүй тус хүнд яг тус болж чаддаг. Хүнд тус болсон нэртэй дараа би чамайг тэгээд тусч ирсэн чи ямар юм байлаа тэгээгүй бол чи ийм л байх байсан чи их өөр болжээ гэж хүнийг занал хийлдэг зандардаг иймэрхүү орк аншин одоо тийм монголчуудын дунд их байдаг учраас үнэхээр та хүнд тус болсон бол тэр тусынхаа араас хил ам хийхгүй явах юм бол тэр чинь ахиад тус болно гэсэн тийм гаргалгаа гарч байгаа. Мөн 12 сарын 24 буюу гэр бүлийн баярыг Монголд буруугаар ойлгож хамт олонны албан газрын баяр мэрт одоо хийж тэмдэглэж байгаа нь өөрөө логикийн алдаатай байна. 365 хоногийн хамгийн гоё өдөр, хамгийн одоо тийм чухал мөчөд гэр бүлтэйгээ биш хамт олонтойгоо ууж идэж архитан согтууш дараа нь амнасаа алдах эсвэл зодоон зохион араар тавилт гэр бүл салалт гэдэг ийм муу муухай бузар юм руу ордог энэхүү логикийн алдаануудаа засаад явахгүй бол Монгол улс цаашдаа бас нэлээд хэцүү байдалд орж байгаа. Тэгэхээр одоо энэ тентхийн компани захирал энтер байдгийн бол албан газрын шинэ жил гэж баахан хүнийг зовоож явахаар зүгээр л тэр мөнгөө ажилчдаа тараагаад үүрэгтэй бэлэг аваарай, тийм бэлэг аваарай, тийм эрхийн бичгээд угаага өгчүүл бас үнэхээр энэ том хөрөнгө оруулалт болно шүү гэдгийг энэ түүх мөнөөс ингээ харуулж байгаамаа. За ингээ өнөөдрийн оруулсан Эви болон Петерсон мадамын тухай гоё түүх та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд тун удахгүй дараагийн иймэрхүү гоё гоё болсон бодит түүх маань араасаа зовроод орж ирнэ.